За тэгвэл бид юуг ойлгож байгаа хөр Чингис хаан маань энийг бүх монголчуудаа бол заасан байна гэдгийг мэдж байгаа. Нөгөө олон дэлхийг эзэлсэн жанжтаар чинь тэгээд одоо 1860 онд Чин улс те Хятад байгаа Манжинчин улс руу англичууд ярихад тэр армийг нь Монгол жанжил одоо удирдах штеп. Яагаад? Нөгөө стратегч нөгөө залгамж халаа чинь яваал байгаа байхгүй юу? Тэгээ одоо жоохон тасрах маягтай болсон. Тэгэхээр бид одоо энэ онлоо хоёр юм их. Нэгдүгürt нотлно. Дэлхийн хэмжээнд нотолж Харвард, Оксфордоор хүлээн зөвшөөрүүлнэ. Тийм байна. Энэ бол дэлхийн хамгийн шилдэг стратеги онл байна гэдэг нотлоод хүлээн зөвшөөрөл. Хоёрдугаарт тэгвэл энэ хамгийн шилдэг юм бол хэрхэн хүн бүрийг стратегч болох юм. Яг бол хүн бүрт стратеги хэрэгтэй. Хүн бүр сэтгцийн асуудалд орно. Хүн бүр гэр бүл зохион. Хүн бүр бизнес хийн, улс төрд орно. Ямар нэг ажил хөдөлмөр эрхлэнэ. Ерөөсөө хүний амьдрал тэр чигээр асуудал. Асуудалтай л нүүрт бол. Тэгэхээр хүн бүр стратегч болох хэрэгтэй байна. Ингэснээрээ бид одоо стратеги онолд бас тийм хүнлэг урсгалыг оруулж байна.